За бүгдээрээ сайн байцгаана уу. Ингээд та нартаа энэ одоо бичлэгийг үзэх өдрийн мэндийг хүргье. За тэгээд яг одоо манай Монгол хаан жүжигийн маань баг одоо бүрэлдэхүүн ирсэн байна. Тэгээд бидний энд сууж байгаа учир гэх юм бол манай баг бүрэлдэхүүн маань Англи улсын Лондон хотноо бүрэн бүрэлдэхүүнээрээ жүжигээ тоглоод маш амжилттай байгаад ирсэн байгаа. За одоо бас Сингапурын Marina Bay Sands-ийн Sands театрт за мөн Монгол хаан жүжигээ тун удахгүй толиулах гэж байна. Тэгээд энэ тухай болон мөн жүжиг маань Монголд үзэгчдэд зориулаад яг одоо 8 сарын 18-наас эхлэн одоо Улсын драмын Эрдмийн театрт тоглогдох гэж байгаа. Тэгээд энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэндээ хүргэхээр хүрэлцэн ирээд байна. Шекспирийн Өлгийн нутагт 100 монголчууд дэлхийн театрын шилдэгүүдтэй мөр зэрэгцэн түүхэндээ анхудаа 40 мянган үзэгчдэд тогтсон нь бидний бахархал байлаа. Дэлхийн тэргүүлэгч хэмнэлүүд болох Art Desk, Broadway World, Theatre Weekly, The Guardian-аас өндөр үнэлгээ авч 50 гаруй шүүмжлэгчдээс 4 од үнэлгээ авсан энэхүү West End-ийн Монгол бүтээл Азийн бар Сингапур улсад энэ оны 10 дугаар сард Азийн нээлтийн Монгол бүтээлийг цаашид дэлхийн бүтээл болгон хамгаалах их аянд мордохын өмнө. Yes. Английн алдарт Колизеум театр тогтсон хөлбөрийг үзэгч та бүхний мэлмид өргөн барьж байна. Дэлхийн театрын ертөнцид Монгол соёлыг хамгаалж байгаа хамхуй төрөлжихийн олон улсын West End хөлбөр болох Монгол хаан жүжигийг 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс өдөр бүр 18 цагаас Улсын драмын Эрдмийн театрт таалан сойрхно. Тасалбарыг Улсын драмын Эрдмийн театрын Platinum-аас Tickets гэмээр болон 8889 Тиг 11 дугаард холбогдож захиална. Монгол хаан. Жүжиг маань сая манай дэлгүүрийн хөлөө 8 сарын 18-наас эхлээд Монголдо үзэгчтэй одоо тоглогдно. Онцлог нь юу гэх юм бол бид нар яг нөгөө Лондонтэй Колизеум театрт тоглосон хувилбараараа тэнд ямар хуу стандартаар, ямар тайцтай, ямар гэрэлтэй, одоо ямар бүрэлдэхүүнтэй тоглосон. Яг тэр шин содон, шинэлэг тавигдсан зөндөө тавигдсан байх жишээ нэ тий. Хувцсан дээр, тайзан дээр одоо үзэгдлүүдээр хүртэл одоо шинжлэгдсэн үзэгдлүүд байгаа. Яг тэр хувилбараараа Монгол үзэгчтэй дэлхийн тэр одоо алдартай театрын урлагийн төв болсон Лондонд тоглогдсон хувилбараараа тоглох гэж байгаа гэдгээр маш онцлог. Яг энэ хувилбарыг одоо бид нар Сингапурын Marina Bay Sands тоглох учраас тэрийг бас Монгол үзэгчдэд төлөвлүүлэх гэсэн ийм л зорилготой. Маш олон шинэлэг одоо баялаг болсон зүйлүүд байгаа нэмээд Английн маань баг ирж ажиллаж байгаа тийм ээ техник. Яг Лондонд ажиллаж исэн баг техник одоо гэрэлтүүлэг гэд англи бүрэлдэхүүнтэй бас хамтдаа ингэж тавих гэж байгаагаар онцлогод. Яг тэр дэлхийн стандартын West End-ийн жүжигийг та одоо эх орондоо үзэх гэж байна гэж ойлгож байна. Лондон жүжиг үзэж байгаа юм шиг л байна гэсэн үг. Сэтгэл төрөл гэсэн үг багхгүй. Тэр дуу, саунд ямар байх нь. Дээр нь тэр жүжигт орж байгаа жүжигийн тэр тайз одоо зөөлөн идэлхтэй тэр ямар стандарт байх ёстой тэр тайзан дээр байгаа төмөр гэхэд одоо тэр дэлхийн стандартыг хангасан яг тэ ISO хэд идчихвлээ тэ нэг ийм тэр бүгдийн одоо шалгуурыг хангаж ийж ингэж одоо шатадгүй хөшгөтөө гал гарахад 3 см-аас илүү шатадгүй аюулаас одоо сэрэмжилсэн ийм өндөр стандарт байдаг юм гэдэг бас тэрийн болон үзэгчдүүд бас ойлгохгүй шүү дээ мэдэхгүй тэгэхээр энийгээ бас тайлбарлаж хэлж яах зүг байх л та. Яг бид нар нөгөө Монголд бас харьцангуй маш олон үзэгчдэд хүрсэн байсан. Тэгээд тэрэндээ маш их гоё урам зоригтой ажиллаж байлаа л та. Тэгээд Лондон болохоор болсон чинь дахиад бид нар жүжигээ шинээр гэдэг нь одоо эд материалын хувьд, жижиг хэрэглэлийн хувьд гэдэг юм уу маш олон зүйлүүдийг шинжлэх шаардлагатай болсон. Бид нар бол харьцангуй бас яг тэр одоо юу гэдэг Монголоос анх удаага одоо West End-ийн тэр том Колизеум театр тайзан дээр гарах гэж байгаа шүү дээ. Тэдний стандартыг бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгээд шоконд орж исэн. Тэгээд цаг хугацааны болон эдийн засгийн болон бас бүтэн нэг жилийн хугацаанд бэлдсэн маркетинг менежмент өвч гэсэн асар их ажил явдал болсон тэрийг Бэла өнөр хоёр маань маш их гоё холбож маш олон ажлууд явж исэн. Тэгээд дээрээс нь бид нар бас дээрээс сургуультай тасрахгүй хийж байсан. За тэгээд тэр хооронд манай тайзныхаа маань бидний мэдэхгүй саяны боог яриад байдаг нөгөө тайз декорацны чинь одоо материалын асуудлууд нь дахиад дэлхийн стандартыг гэж гисэн бүгдийн шинээр үйлдвэрлэсэн гэдэг ч юм уу. Тэгээд тэнд очиод мэдээж яг бидний зүгээр тавьчихгүй шин чинь Английн үзэгчтэй Английн одоо манай орнд тоглож байгаа бол нэг иймэрхүү юмнууд нэмэлтээр юм оруулал зүгээр гэсэн саналууд их ирсэн. Тэгээд тэн дээрээс дахиж нэмэлтээр зарим нэг сценүүд дээр нэмэлт тавилтуудыг шинээр тавьсан гэдэг ч юм уу.
гэрлэндээ захирагдана гэдэг ч юм уу те. Тайзан маш стапаар ерөнхийдөө томорсон гэдэг ч юм уу. Тэгээд тэр болгоныг бол бүтэн нэг жилийн хугацаанд бид нар маш хариуцлагаар бэлдээд Лондонд маш их амжилттай тоглосон. Тоглолт маань бол өдөр болгон тоглож байсан боловч сүүлийн өдрүүдэд нэмэлтээр өдрөө 2 цагаас орой 7 цагаас 2 тоглолт болсон. Тэр тоглолтод үзэгчд маань пик дүүрэн байсан. Буцхын алдад яг бидрэг Монголиа гэл монголчууд гэл таньж гэлсэн. Энэ бол ямар гоё өрөөгөж өгсөн юм бэ? Бид нар чи ямар гайхалтай бас эх орноо сурчилж чадсан юм бэ гэдэг дээр бас урам зориг авч байлаа. Тэгээд тэр одоо арт түмэндээ одоо тайлгнах гэж байна. Тэгээ бид нар одоо 10 сарын 17-наас эхлээд 11 сарын 3 хүртэл 3-7 хоногийн хугацаанд Marina Bay Sands-ийн Sands театрт бол тоглох гэж байгаа. Тэгээ энэ бол бас одоо Монголын театрын урлагт бол түүхэнд бичигдэхээр үйл явдал гэж хэлж болно. Яагаад гэх юм бол бид нар өөрсдөө одоо Колизеум дээр те бүх эрсдлээ үлээгээд те өөрсдөө явж исэн бол одоо түүхэндээ хамгийн анх удаа олон улсаас хөрөнгө оруулалт татсан, инвестмент татсан жүжиг болсон. Тэгэхээр Marina Bay Sands-аас яг одоо манай жүжигийг Лондонд үзээд үнэхээр их одоо ийм Азийн ийм продакшн байгаа гэдэгт бол бид нар маш их баяртай байна. Өөрсдийнхөө театрт урьж тоглоулмаар байна гэд өөрснийхөө дагуу бас хөрөнгө оруулж хийгдэж байгаа. Тэгэхээр энэ жүжиг маань бол яг энэ хувилбараараа Сингагийн Sands театрт тоглогдно. Тэгэд Монголд баг дахиж төдийлөн одоо ойрын хугацаанд бол тоглогдохгүй байх. Яагаад гэх юм бол бид нар Сингагийнхаа одоо Азийн премьерийг нээлтийг хийснийхаа дараа нэлээд олон орноор цаашдаа дэлхийг тойрч аялах тийм төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр бас алдалгүй амжиж үзээрэй гэж хэлмээр байна. Сая одоо ингэ ярьлаа шүү дээ. Эдийн засгийн хувьд ингээл сая тэр дэлхийн стандартыг хангахын тулд чинь дахиад тодорхой хэмжээний мөнгө санхүү гарна те. Тэрийг бас дэлгэрүүлж яриул их зүгээр санагдаад байгаа юм та. Жишээл одоо улсаас хөрөнгө оруулалт татсан ямар нэгэн те яам тонгоос юм тийм байдгүй гэд хүмүүс ингээд энэ дээр айгүйх төөрөлдөд байгаа. Тэгэхээр энэ дээр одоо яаж энэ хөрөнгүүдийг босгож байгаа вэ гэдгийг бас хэлэхгүй бол хүмүүс нэг юм бас нэг буруу ойлголттой байдаг шүү дээ. Улсын мөнгө зөсөөд байгаа. байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэг бас нэг гоё дэлгэрэнгүй бас яриад. Ер нь бол ганцхан үгээр хэлэхэд улсаас ямар ч төсөв аваагүй. Улсаас аваагүй, өмнө хийхдээ ч авч байгаагүй, одоо ч аваагүй. Сайн нэг юм болсон тий. Сая сонгуул болоод өнгөрлөө шүү дээ тий. Тэгээ сонгуулийн үеэр бөглөө ингээд зургт үзэж байгаа нөө мэтгэлцэн үзэж байгаа нөө бом очор Монгол ардын намаас төвсөн бом очор одоо яагаад тамгагүй төрийн тухайч яриад орсон юм бөөмд тамгагүй төр улсаас мөнгө авсан уу гэдэг дээр бом очор тий авсан байхаа соёлын яамнаас мөнгө гаргасан байх гэдэг тийм юм хэлж илээ тий энэ дээр бол урамтай шүү дээр яг нэг баг болоод голдоо ороод ажиллаж байгаа угаасаа ярьжсаа улсаас мөнгө авахгүйгээр яг ингээд өөрсдийнхөө хүч чадлаараа ингээд хамтраад ажиллая. Тэгэхээр продюсерд маань хүчтэй продюсер гэсэн тий. Амондраа байна, манай 9 мөнх ах байна. Одоо Hero Entertainment Баатар найруулагч, Модерн Авац 9 мөнх продюсер гэдэг бид нар ч өмнө зөндөө олон уран бүтээлээр хамтарч ажиллаж байсан. Хувийн уран бүтээлийгээ сурчсан. Тийм хүмүүстэй ингээд ярингууд хуваарэ юм хийж байгаа хувийн уран бүтээлчид рүү одоо хөндлөнгийн тийм хүмүүс гэдэг жоохон буруу ташаа мэдээлэгчгөр арт түмэн төсвийн мөнгөийг зохиод эдгээр маань сайхан гадаад одоо ингээ нөгөө нэг актер гадаад зугаалдаг хүмүүстэйгээ адил төвшөнд ойлгоод харин мөнчгөрөөрөө зүтгээд байгаа хүмүүс. Ерөөсөө энэ ойлголтыг бас ингээ нэг талд гоё ингээ цэгцлэх нь зүг байхгүй. Ерөөсөө ямар нэгэн улсын хөрөнгө оруулалт ороо гэдэг дахиад хэлэх нь одоо зүг биш. Энэ одоо энэ чинь тий одоо West End-д тий анх удаа хувь одоо хөрөнгөөрөө яг тэр өрсөлдөөн дунд тэр чинь ингээ 40 театр зэрэг тоглож байгаа шүү дээ. Тэгэхээр тэр өрсөлдөөн дунд ингэж зэрэг ороод магадгүй тэрийг хүнцгүй байж болно. Тэр олон өчнөө царлагаараад очиход тэр эрсдлийг өөртөө үүрчтэй ингээд тоглоод тэр маань амжилттай болсон гэдэг маань Монголын театрын урлагт маш том алхам, маш том үзэгдэл болсон гэдэгт бол би энийг бол өнөөдөрч баттай хэлнэ хойштоо ч энэ бол түүхэнд бичигдэж үлдээд итгэлтэй. Яг West End-д байхад дээр нь тэгэхээр нөгөө Сингапурын хаанаас ямар хөрөнгө оруулсан гэдгийг бас нэг дэлгэрүүлээ ярьчихвал. Тийм энэ өөрөө бас таны яг ярьж байгаа нөгөө West End-тай айгүй холбоотой л доо. Бүхцэл West End-ээс эхэлсэн. Яг хэм бол West End ч өөрөө театрынхаа ингээд ноён ойрглонтэй Broadway West End 2. Тэгээ West End-д бид нэр ингээ 17 удаа тоглоход дэлхийн маш олон орны ингээ продюсерүүд ирж үтсэн. Тухайн продюсерүүдэд хэрхэн таалагдхаас амаарад тэр оронд энэ жүжигийг уурахгүй байх гэд маш олон асуудлууд шийдэгдэж идэг.
Тэгэхээр West End-д болж байгаа нөгөө шинэ продакшнуудыг тэгэл хүмүүс ингээд нөгөө скаутинг ингээ үзээ явж идэм бил. А зарим продюсеруудыг бид нар таньдаг хүмүүсээр зарим нь болохоор ингээл зүгээр явж идэг. А Marina Bay Sands-ыг бол бид нар ураагүй өөртөө ирж үтсэн байгаа байхгүй. Тэгээд дараа нь аль бие ясаар одоо Сингапурт ингээд тоглооч гэсэн урилга өгч исэн. Тэгээ ер нь яг ингээд нөгөө Лондонд үтсэн продюсеруудаас бол маш олон орноос бол урилга ирсэн. Тэгээ одоо Сингагийн дараа бол бид нар хит оронд бол одоо явах төлөвлөгөөтэй байгаа. Тэр нь яг аль бие ясаар ингээд шийдэгдэхээр айгаа гоё тийм аль бие ясаар зарлуул илүү гоё байх тий. Тэгээ дээрээс нь Лондонд байхдаа бид нар Монгол хааныхаа комик номыг хамгийн анхны удаа англи хэл дээр нээлттэй хийжсэн. Тэгээ тэрнээс хойш бол комик ном маань Испани улсад Испани хэл дээр одоо орчуулагдж байна. Испани хэл дээр орчуулагдаад Испани болоод Латин Америкийн бүх орнуудад одоо номын дэлгүүрүүдээр зарагдах болоод publishing компанид гэрээ хийсэн байгаа. Бараг нэг 2-7 хоногийн өмнө нөө Сингапур улсад Marina Bay Sands-д бас англи хэлний хувилбараа нээлээ. Үннийг хэлэхэд өнөөдөр номын нээлттэй хийсэн нь үнэхээр зөв алхам байсан. Яагаад гэвэл удахгүй тоглогдох жүжигийн маань нэг сурталчилгаа болсон гэж бодож байна. Энд тоглосон бүх үзүүлбэрүүд үнэхээр гайхалтай байсан. Тиймээс давхар сурталчилгаа болж өглөө шүү дээ. Миний хувьд энэ жүжиг нь шууд миний сэтгэлд хүрсэн. Би сэтгэл зүрхээрээ мэдэрсэн. Тийм учраас энэ жүжигийг продюсерлаж Сингапурт тоглоулъя гэсэн санаа төрсөн юм. Тэгээд жүжигийн багийнханд санал тавихад найрсгаар хүлээж авч хамтран ажиллах болсонд нь баяртай байгаа. Би бол Франц гаралтай Канад хүн. Надад ийм мэдрэмж төрүүлсэн юм чинь Сингапурын Азчуудад ямар сэтгэгдэл үлдээхийг төсөөлдөг. Та бүхнийг 10 дугаар сард ирэхийг тэсэн ядан хүлээж байна. Сингапурын номын дэлгүүрүүдээр зарагдаж байна, Amazon дээр зарагдаж байна. Тэгэхээр энэ маань өөрөө бас нөгөө жүжигээ дагаад хажуугаар нь гарч байгаа бүтээгдэхүүнүүд, мерчендайзууд маань бас олон улсын одоо борлуулалтын тэр зах зээл дээр явж байна гэдэг бол яг л одоо commercial төсөл яг яаж явдггүй те урлагийн төсөл тэр замналаар нь бол явж байгаа гэж бодож байгаа. Base Entertainment-ийг жоохон товчхон танилцуулъя гэж бодлоо. Тэгэхээр Base Entertainment-ийн захирал за Шантал Прудом гэдэг хүн бол сая Монголд ирээд за тэгээд багийнхантайгаа танилцаад Монгол улстай танилцаад ингэ явсан байгаа. За энэ entertainment бол одоо яг Marina Bay Sands-та байрладаг. За тэгээд Sands театртаа олон улсын хамгийн шилдэг гэсэн жүжигүүдийг авчирч тоглуулж ингэж алтаршуулдаг. Тэгээд хамгийн шилдэг жүжигүүдийн тоонд бас тэгээд Монгол хаан жүжиг маань тэгээд Монгол улсаар шалгараад одоо ингэж явж байгаа нь бол маш нэр хүндийн дээрээс нь одоо олон улсад Монгол орноо бас соёл урлагаа сурталчлан таниулах маш том одоо ийм үйл явдлын эхлэл болж байгаа гэж бодож байна. Тэнд чи өөр ямар жүжиг дөрвөн жүжиг. Дөрвөн жүжиг. Дөрвөн жүжигийнх нь бид нар үзсэн Hamilton очиж тоглосон. Matilda тоглосон байлаа. Одоо Miss Saigon дараа 7 хоногт нэг чинь. Тэгээд араас нь Монгол хаа орно. Хамгийн сүүлд нь бид одоо. Манай жүжигийн хувьд бол баг дэлхийн 100 гаруй одоо критик тэ шүүмжлэгчид ирж үтсэн Английн хамгийн том одоо сонин хэвлэл сэтгүүлүүд ирж үтсэн. Тэгээд нэг ойролцоогоор 45 гаруй критик шүүмж аль биесаар аваад дунджаар ингээд 1-5 од үнэлгээ өгдөг. Манай жүжиг бол олон улсад 4 од
үнэлгээтэй. Ер нь 5 хоттой жүжиг гэдэг бол маш ховор байдаг. 4 хоттой жүжиг гэдэг бол ер нь нэлээд онцайндаа ордог. 5 гэх юм бол бүр одоо англиар бол тийм phenomenal буюу одоо гоц сайн төгс гэж ярих ч юм уу тий. Гэхдээ ер нь жил болго ингээд нөгөө дахин үнэлгээг өгөөд иж болдог. Бид нар дараа жил дахиад West End явлаа гэхэд дахиад шинээр үнэлгээ авна гэсэн. Тэр хугацаанд бид нар одоо нөгөө нэг тий одоо магадгүй тэр нөгөө шүүмжлэгчдийн шүүмжилсэн зүйлийг цасаад очих юм бол бид нар илүү сайн үнэлгээ авах боломжтой гэсэн үг байхгүй юу? Зарим хүмүүсийн буруу ташаа ойлголттой байсан. Эдгээр ингээд англи руу явахдаа хүний цөөлөөд цөөхөн ставаараа под группээр очиж тоглосон юм биш үү гэсэн тиймэрхүү ойлголтууд яваад байлээ. Тийм бол байхгүй, харин ч хүний тоо нэмэгдсэн. Яагаад нэмэгдсэн бэ гэхээр зэрэг Монголын уран бүтээлч бүрэн бүрэлдэхүүнээр явж байна. Дээрээс нь гадны сайн дурынхан маш их ажилласан те. Оюутан залуучууд маань маркетинг сурчлагын ажилд ингээд маш их хамрагдсан. Дээрээс нь одоо энэ театрын ажилчид маань мэрэгжлийн Английн уран бүтээлчд маань нэмэгдэж орж ирсэн те. Гэх мэтлэнгийн хүний тоог нэмэх юм бол бараг 150-60 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан Монгол хаан. Тэгээд одоо энийг ард түмэндээ бид нар одоо тайлгнаж үзүүлэх гэж байна те. Бид нар бол нэг ийм хэмжээнд нэг Англид иймэрхүү янзтай тоглолт хийсэн шүү гэдэг ард түмэндээ нэг өсөндөө тайлангаа тавих гэж байна. Тэгээ ард түмэндээ сайхан тайлагнаад эх орондоо нэг сайхан ард түмтэйгээ нэг тайзан дээрээс элгийн садан тоглож байгаа юм шиг мэдчилчээ. Тэгээ бид нар одоо Сингапур гэх нь Азийн нээлт гэж хэлвэл илүү ойлгомжтой болох. Яг гэвэл ард нь түрүүн байлсан маш олон улсын театруудтай гэрээлэх гэж байгаа яригдж байгаа яриануд байгаа учраас одоо энийг үл дэлгэрэнгүй болцоогүй. Ямар ч байсан Сингапураас бол бидний аян эхэлж байна. Та бүхнийг улсын дарамт эрдмийн театрын тайзан дээр Монгол хаан жүжиг Лондонд тоглосон тоглолтыг яг тэр хөлбраар нь одоо гадны гэрэл техникийн ажилтнууд бүгдээрээ ирж гисэн ажиллаж байгаа. Тэгээ ингээд хамтдаа цуг үннүүгийн соёлоор аялцгаа тий дахиад та нараас эрч энерги аваад ингээд дэлхийг сайхан тойрно гэдэг. Англид байхад одоо яг West End-ийн театрт Монгол хаан тавьж гин гээд Монголоос монголчууд мань зорж ирж үзчихсэн тий. Тэгээ англиуд ч бас визийн хувьд тийм амар биш ч гэсэн хүмүүс жүжигээ үзэхийн тулд очиж исэн. Одоо бид нар бас Сингапурт Marina Bay Sands-ийн тэр том театрт тоглох гэж байхад одоо Сингапур бол визгүй учраас тэнцээ очиж бас үзүүл одоо маш нээлттэй айгу гоё явах гэж бодож юм тий. Харин миний ойр орчмын бүх хүмүүс л үзэн. Эзэн чи яач ёстой тэнд нь ёстой нэг тэнд чи очиж үзье гэдэг. Хүмүүс ч одоо 10-11 сард энд хүүтэн болохоор дандаа нэг Таиланд ч юм уу Вьетнам гэл явж идэг. Тэгэх юм бол баг энэ жил баг Синга явсан илүү гоё байх. Монголчууд яагаад дэмжиж жүжигээ үзэн гээ тий. Тэгээ Сингапур дууссан. Тэгэхээр Монголд уусан шүү дээ. 8 сарын 18-наас Монгол сая тэгээд нэг юу асуусан чи билет асуусан чи эхний 7 хоног нь баг дуусч байна. Монголд байсан тийм. Тэгэхээр одоо нэг үзэж амжааг хүмүүс маань ажил төрлөө зөвлөө эрт үзэж амжихгүй бол нөгөө билет нь богино хугацаанд тоглож байгаа учраас дороо дуусчихдээ шүү дээ. Тэгээ бүр амжихгүй бол Сингапурт хүрээд ирээрээ. Тэр байжээ. Тоглох хэрэггүй. Сайнсын хүн сайнсын хүн залгаараа. Харилцагуудс 99 сая. Шекспирийн Өлгийн нутагт 100 монголчууд дэлхийн театрын шилдэгүүдтэй мөр зэрэгцэг түүхэнтэй анхудаа 40 мянган үзэгчдэд тогтсон нь бидний бахархал байлаа. Дэлхийн тэргүүлэгч хэвлэлүүд болох Art Desk, Broadway World, Theatre Weekly, The Guardian-аас өндөр үнэлгээ авч 50 гаруй шүүмжлэгчдээс 4 од үнэлгээ авсан энэхүү West End-ийн Монгол бүтээл Азийн бар Сингапур улсад энэ оны 10 дугаар сард Азийн нээлтийн Монгол бүтээлийг цаашид дэлхийн бүтээл болгон хамгаалах их аянд мордохын өмнө. Yes. Английн алдарт Колизеум театр тогтсон хөлбөрийг үзэгч та бүхний мэлмид өргөн барьж байна. Дэлхийн театрын ертөнцид Монгол соёлыг хамгаалж байгаа хамаагүй төрөлжихийн олон улсын West End хөлбөр болох Монгол хаан жүжиг 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс өдөр бүр 18 цагаас Улсын драмын Эрдмийн театр таалан сойрхно. Тасалбарыг Улсын драмын Эрдмийн театрын Plating Cast Tickets гэмээр болон 8889 11 дугаард холбогдож захиална. Монгол хаан